төрлөختний өмнө ноцтой аюул болж буй хүчин зүйлсийн нэг бол бичил биетний тэсвэржилт болоод байна. 2019 оны байдлаар дэлхийд дахина 5 сая гаруй хүн тэсвэрчсэн нэмгийн халдварын шалтгаантай холбоотойгоор амь насаа алдсан бөгөөд 1.3 сая нь шууд тэсвэрчсэн нэмгийн халдвараас шалтгаалan нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ. Бичил биетэн гэдэг бол нян, вирус, шимэгч, мөөгөн зэрэгэд одоо бидний мэдэх энэ бүгдийг ерөнхийд нь бол бичил биетэн гэдэг. Тийм чинь хүнд ч байна, мал амьтанд ч байна, тийм ээ. Нөгөө өвчнийхээ эмчилгээнд хэрэгэлдэг эм тариандан одоо тэсвэржиж тасал болоод үйлчлэгээ авах боломжгүй болохыг бичил биетний тэсвэржилт гэдэг байна. Бичил биетний тэсвэржилт бол одоо яах аргагүй сүүлийн жилүүдэд дэлхийн нийтэд бол заавал зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал болоод байгаа. Бичил биетний тэсвэржилтийг хөдөө аж ахуйн салбарт одоо хүн эмнэлэг, байгаль орчны салбарт чадваржуулах асуудлыг одоо ингэ хэрэгжүүлж ажиллаж байна. Бичил биетний тэсвэржилттэй холбоотой кодексийн стандартын хэрэгжилтийг дэмжих гэдэг ийм нэртэй төсөл байгаа юм. За энэ бол дэлхийн 6 орнд хэрэгждэг. Түүний нэг нь бол манай Монгол улс байгаамаа. Тэгээ энэ төсөл маань 2022 оноос эхлээд хэрэгжээд ингээд тодорхой үр дүнд хүрээд явж байна. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас манай улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бичил биетний тэсвэржилттэй холбоотой кодексийн стандартын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн мэргэжилтнүүд шинэ арга зүй эзэмшиж, лабораторийн урвалж бодисоор хангагдаж, бичил биетний тэсвэржилт болон эмийн үлдэц тодорхойлох чадвартай болсон нь манай улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт гарч буй чухал үр дүн билээ. Акт төслийн хүрээнд улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори дээр бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох шинжилгээний ур чадвар сайжирснаас гадна хүний нөөцийг бэлтгэсэн. Манай лаборатори бол ерөөсөө Монгол улсын хэмжээний хүнсний аюулгүй байдлын лаборатори. Тэр дотроос аюулгүй байдлаас манай хүнсний нянз судлал гэдэг бол өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой ийм шинжилгээ хийдэг лаборатори байж байгаа. За ер нь бичил биетний тэсвэржилтийн шинжилгээг бид нар өмнө нь гаруй орчим дээжин дээр ямар ч өөрийн гэсэн одоо барьсан стандартгүй тийм ээ өөрсдөө интернетээс олж ирсэн мэдээллийнхаа дагуу тэр мэдлэгээ ашиглаж ингэж хийдэг байсан бол одоо бид бол албан ёсны стандартын эмхэтгэлтэй тийм одоо гарын авлагтай болж байна. Дээрээс нь биднийг бол одоо энэ шинжилгээг хийхэд боломжтой бүхэл одоо тоног төхөөрөмж дээрээс нь одоо эм урвалж юмар хангаж байна. Манай хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургуулийн эмийн үйлдэгдэл эмзэн лаборатори нь Нүүбийн олон улсын байгууллагатай бид хамтарч ажиллаад 2 дахь жилдээ орж байна. Эмийн үйлдэгдлийг одоо мах сүүнд одоо тодорхойлох юм арга зүйг нэвтрүүлээд за энэ арга зүйн хүрээндээ бол бид олон улсын хэмжээнд за манай экспортлж байгаа мах хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа мах сүүнд одоо энэ төрлийн эмийн үйлдэгдлүүд байна уугүй гэдгийг тодорхойлж байгаа хөдөө орнуудад ажиллаж байгаа манай төгсөгчдийг энэ лабораторид энэ чиглэлээр мэрэгшүүлэх сургалтанд хамруулах ийм одоо боломж бий болж байгаамаа гэж харж байгаа. Бичил биетний тэсвэржилтийн шинжилгээ бол Монгол улсад шинэ тутам хөгжиж байна. Энэ үндэсний хэмжээний сургагч багшаа бэлдээд одоо сургалтаа зохион байгуулад ингээд хүний нөөцөө бэлдээд шинжилгээ маань илрүүлэх буюу дискотикүүцийн хэмжээнд шинжилгээ хийгдээд явж байна. За мөн бид нар энэ одоо таналт судалгаа хийгээд үр дүнгээд бол олон улсын информ системд одоо төлрүүлэх зорилготой ингээд ажиллаж байна. За энэ одоо мэдээллийн сан маань одоо нэгтгэгдснээр бид нар цаашаад энэ бичил биетний тэсвэржилтийн эрсдлийг бууруулах мөн одоо сэргийлэх энэ арга хэмжээнүүдийг авахд олон чухал одоо хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Манай орны хувьд бол манай эрчимсэн аж ахуй сүүлийн үед нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ер нь бол пробиотикийн хэрэглээ гэдэг юм бол манай фермерүүдийн хувьд бол шин зүйл болж байгаа. За хүнс хөдөө аж ахуйн байгууллагын акт төслийн дэмжлэгтэйгээр эрчимсэн аж ахуйн тугуулын ходоод гисний эмгийг эмчлэхэд пробиотикийг ашиглах буюу антибиотикийн хэрэглээг бууруулах гэсэн туршилт судалгааны ажлыг бол хийж гүйцэтгэсэн. Энэ жилийн хувьд бол бид импортын махан дээр бичил биетний тэсвэржилтийн
танил судалгааг явуулж байна. Бид танил судалгааны хүрээнд бол импортер орж ирсэн ханы махны болон дахианы махны 150 дээж цуглуулan танил судалгааг бол диск депозитын аргаар явуулж байна. За одоогийн байдлаар урьдчилсан дүнгээр бол судалгааны үр дүнд бидний одоо дотоодын махтай харьцуулахад бол тэсвэрт чанар бол маш өндөр байгаа. За энэ нэг бол бид цаашид судалж одоо батлах шаардлагатай. Мөн төслийн хүрээнд 2022-оос 2025 онд олон улсын хүнсний хууль эрх зүйн хорооны боловсруулж гаргасан бичил биетний тэсвэржилт хүнсний аюулгүй байдалтай холбоотой 12 стандартыг их хэлний орчуулж үндэсний стандартаар батлуулсан юм. Хүнс үйлдвэрлэгчдийн хувьд стандартуудаа улам чанаржуулан ажиллаж байна. Энэ бичил биетний тэсвэржилттэй холбогдолтой стандартууд хүнсний аюулгүй байдалтай холбогдолтой стандартуудыг хэрэглээ болгох. Үүний тулд тэр олон улсын стандартыг орчуулад батлуулаад ингээд явж байна. Бид нарыг одоо хэрэглээ болгоод ингээд явбал хүнсний аюулгүй байдал хангагдах, нийтийн эрүүл мэнд хамгаалах маш чухал юм. Төсөл маань 2002 оноос эхэлсэн. За энэ ажлын хүрээнд бид нүүбийн хүнс үдээ аж ахуйн байгууллага дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтарсан хүнсний хууль эрх зүйн хорооноос батлан гаргасан нийт 12 стандартыг одоо орчуулан боловсруулж хилцүүлэн батлаад байж. За яагаад энийг ингээд батлах болсон гэхээр ер нь бол хүнсний хууль эрх зүйн хорооноос батлан гаргасан баримтчгууд, стандарт, гайдлайн, код оф практис бүгдээрээ олон улсын худалдаанд одоо саад татвар учруулахгүй байх боломжийг бидэрт бүрдүүлж өгдөг. За наах төсөл маань өөрөө хүн малын эрүүл мэнд одоо экосистемийн хоорондын уялдааг хангах зорилготой ийм төслөөгөө нэг эрүүл мэнд гэсэн төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ нэг эрүүл мэнд төслийн хүрээнд бид энэ холбогдох байгууллагуудтайгаа хамтран стандартуудыг амжилттай батлаад ажиллаж байна. За кодексийн зөвлөмж буюу мал амтны эрүүл мэнд, байгаль орчин, эргээд хүний эрүүл мэнд маш цогц одоо уялдаатай байдгаараа бол энэ акт төсөл илүү их ач холбогдол өгдөг. За манай үйлдвэрийн хувьд болохоор бид нар малчтаас малаа аваад тэгээд малаа авахдаа бид нар махис систем буюу мал эмнэлгийн системийг ашигладаг. За энэ систем нь тухайн орон нутгийн эмчин энэ малд хийзээ ямар антибиотик тарьсан, тэгээ ямар вакцин хийгдсэн гэдгийг хяндаг. Бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох лабораторийн шинжилгээ, бичил биетний эсрэг эмийн хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр цуврал сургалт хэлэлцүүлгийг малын эмч, малчид, фермерүүд, хүнсний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэрэгжилтнүүдэд сургалт зохион байгуулж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн чадваржуулж байна. Ингэснээр малчид эмийн зөв, зохистой хэрэглээний талаар мэдээлэл авч, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх ямар чухал ач холбогдолтойг танин мэджээ. Акт төсөл бол одоо ер нь бол мал эмнэлгийн шинжилгээ ухаан үйлдвэрлэл аймаг орон нутагт ажиллаж байгаа ер нь мал эмнэлгийн салбарт малын ийм тэжээлийн нэмэлтийг хэрэгжилж байгаа бүх хүмүүст бол энэ мэдээлэл бол маш сайн хүрсэн гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр тасралтгүй сургалт явуулсан, ялангуяа энэ эмийн жороор олгох одоо журамд бас идэвхтэй ажилласан. Тэгэд энэ журмыг батлуулахын тулд дандаа нөгөө хэрэглэгчээр хилцүүлдэг учраас акт төсөл бол энэ дээр маллаж ажилласан. Энэ төслөөр одоо олж авсан мэдээ мэдлэгээ бол би бол одоо яг энэ мал эмнэлгийн одоо яг энэ ажлын байран дээр ажиллаж байгаа эмчийн хувьд бол малчтаа бол байнгын одоо зөвлөгөө мэдээллийг өгдөг. Малын эмчийн мэдээлэл одоо мэдлэг сайжирсан үүгээрээ дамжуулаад одоо малчтыг ямар өвчнөд одоо ямар эм тариаг зөв сонгож хэрэглэх үү тийм ээ, ямар тунгаар дээр нь одоо биес гадагшлах хугацаа яадгийн тий одоо тэрний хор хөнөөл нь ямар байдаг гэсэн ийм одоо мэдээллийг бол ингээд бодитоогоор одоо мэдрүүлж чадж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдээ аж ахуйн газар акт төслийн баг хамт олонтой бол Аподери компани сүм бэлтгэлийн алба бэлтгэн нийлүүлэгчдийнхаа нийлүүлэгчтэй одоо чадваржуулах, мэдлэгжүүлэх ажлын хүрээндээ малын эмийг зөв зохистойгоор нь хэрэглээч гэдэг энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг бол малын эмийн зохистой хэрэглээ болон хүнсний аюулгүй байдал гэсэн сэдвийн хүрээнд сургалт мэдээллийг оруулсан. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэдгийг. Одоо эм тариа одоо тэр хамаагүй юм тарьж болохгүй, тэр зөвлөгөө авах ёстой. 17 оны сүүлээс хавал 18 оноос л шахуу эхлээд фермер аж ахуй, шимцэн мал аж ахуй ороод фермер аж ахуй явуулсан. Одоо өдөрт нэг 800 литр сүү фермер сүү компани нээлж. За тэгээд акт төслийн хүрээнд одоо малын одоо энэ эм тариа
бид нарыг яаж зөв зохистой хэрэглэх үү? Зөв хэрэглээгүй үүднээс ямар үр дагаврууд гарах уу? Тэр талаар сайн ойлголттой болсон. Тухайлбал одоо антибиотикээс үйлдвэрт нийлүүлэх юм бол цаад хэрэглэгчдэд ямар их хор үнэлттэй ойлгож авсан. Тэгээд малаа эмчлэхдээ заавал тунгийн тохируулж хэрэглэхгүй бол малдаа ямар их хор үнэлттэй гэдгийг бас ойлгосон. Хамгийн энгийн юм нь бол эхлээ малаа л эрүүл байх хэрэгтэй. Нэгдүгээр байж байна. Мал эрүүл байвал антибиотик хэрэглэх шаардлагагүй гэсэн үг. Хэрвээ мал нь өвдсөн тохиолдолд эхлээд оншийн зөв тогтоох хэрэгтэй. Мал эрүүл байж хүнс аюулгүй байна. Хүнс аюулгүй байж хүн ардын эрүүл мэнд хамгаалагдах чухал суурь тавигдах юм. Тиймээс ч энэхүү аргт төслийн хамт олонд төсөл тамирчсан хүн бүр талархалтай байгаа билээ. The ACT project started globally in 2021, and in Mongolia, we started our project in 2022. Over the past 3 years, we have made solid progress thanks for the collaboration between IFU, Ministry of Food, Agriculture and Light Industry, and the government of Republic of Korea. За энэ малын эмч нартай ийм сайхан сургалт өгсөнд нь баярлалаа. Их хэмээг ойлгосорлаа. Та бүхэнд их баярлалаа шүү. Мал эрүүл бол хүнс эрүүлээ. ACT төслийг хэрэгжүүлсэн энэ хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ төсөл цаашдаа их өргөн хүр цар хүрээтэй явагдаад бүх фермерүүд аж ахуйнуудаа энэ сургалтыг бүгдэнд нь зөв ойлгуулж чадах юм бол цаашдаа эцсийн хэрэглэгчид бүгд эрүүл хүнсээр хангах чадхаар юм байна л гэж би одоо хувьдаа ойлгож байна. Эцсийн дүндээ бид нэр ингээд хүн нэг малдаар шинжилгээ хийж байгаа биш. Энэ бол цаана хүнсний ээлэг байдлыг хангах, ингэснээр хүний эрүүл мэндийг хамгаалах, хүний сайн сайхан амьдралын төлөө эрүүл сурвал байхын төлөө явуулж байгаа энэ ажил.